байцгаана уу? Намайг Инхбаатарын Баяр цэцэг гэдэг. Би 3 охинтой, 2 ихэр охин маань 6 настай, бага охин маань 7 сартай. Сибирийн Wellness-тэй хамтын бизнес эрхлэхэд сайн ээж байж, сайн орлого олж өсч хөгжих боломжтой байдаг нь миний амьдралын хамгийн том үнэт зүйл болсон. За өнөөдрийн байдлаар би Тэтгэврийн амралттай байгаа хэдий ч 2.8 сая төгрөгийн орлоготой байгаа. За энэ нь Монголд дундаж орлого маань 700 мянга байдаг гэж бодоход 4 дахин илүү орлого олж байна гэсэн үг. За миний хувьд бол компаниас Сибирийн Wellness логотой машинтай болсон 2 жилийн өмнө анх олон улсын сургалтанд өөрийгөө мотивацлах зорилгоор сургалтанд очоод Сибирийн Wellness логотой машин харснараа миний амьдралд машинтай олох мөрөөдөл бий болсон. Ингээд 2 жилийн дотор би өөрийн мөрөөдлөө биелүүлж өөрийн нэр дээрх улаан өнгийн миний джиптэй болсон байгаа. За өөрөө хийж чадсан учраас маш олон ээжүүдийг энэ бизнест урьдах зорилгоор Сибирийн Wellness-ийн 9 амжилттай ажиллаж байгаа ээжүүд нэгдээд Сибирийн Wellness ээжүүд гэсэн группийг үүсгэсэн байгаа. Энэ группээрээ бид нар онлайнаар заавар зөвлөгөө өгч ажиллах чиглэлийн заагаад мөн маш олон удаагийн амьд сургалтуудыг хийж маш олон цалтангууд амжилттай бизнес эхлэлүүдийг тавьсан байгаа. Сошиал сүлжээнд манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг асар олон хэрэглэгч нар байдаг. Эдгээр хүмүүст би цаг хугацаа болон орон зай үл хамааран ашиг болон даваа талуудыг хэлж өгдөг. Өөрийн хувьд 2 охтуудтайгаа витамины амталгаа хийгээд бусад ээжүүдийг эко бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалдаг. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн дээр багцын урамшуул зарлж хэрэглэгчээ байнга урамшуулдаг. Мөн амталгаа туудалтайг байнга тогтмол хийдэг. Бүтээгдэхүүний багцын урамшууллаар байнга идэвхжүүлж хэрэглэгчээ урамшуулж авдаг. Ер нь бол энэ компанид хүмүүс ямар зорилгоор орж ирж байгаа гэхээр хэмнэлтийг маш их хэдлэх сонирхолтой байдаг. Гэтэл бусад дэлгүүрүүдийн бонус карттай харьцуулаад өөрийн компани давуу тал болон ашигыг танилцуулахад маш их хүмүүст ойлгомжтой байдаг. За жишээ нь төрсөн ээжүүд гэхэд үс уналт болон дархлааны асуудал маш их тулгардаг. Гэтэл манай компанид үс уналтын шампунь, өсний витамин, за кальцтай амин гэх мэтчлэн 89 мянган төгрөгийн багц бүтээгдэхүүнийг тухайн ээж өөрөө хэрэглээд гарсан үр дүнгээ 5 ээжэд яг энэ үр дүн хүлээж байгаа 5 ээжэд санал болгоод тухайн ээжийн цэвэр ашиг 111,500 төгрөгийн ашигтай. Гэтэл яг энэ байдлаар сарын 10 хоног ажиллахад сая 111,500 төгрөгийн ашиг олох боломжтой. Энэ өөрөө маш энгийн бөгөөд үр дүн гарсан юм арга байж байгаа. Өөрөө ч гэсэн яг энэ аргаа хэрэгжилж бизнестэй ашигладаг байгаа. Манай компанид яг энэ чиглэлийн 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа учраас хүмүүст маш өргөн сонголт бий болдог. Альч бүтээгдэхүүн дээр ажиллах боломжтой гэсэн. 2020 онд миний хувьд 5 профит төрүүлэх зорилготой байгаа. За 500 оноогоор маш олон хүмүүсийг хурдтай ажиллах төлөвлөгөөтэй байж байгаа. За хурдтай ажиллана гэдэг нь хурдан гараанд маш хурдан хурж илүү хурдан өндөр орлоготой болох боломжтой гэсэн. Жишээ нь миний төлөвлөгөөр бол 1 профит төрүүлэхэд 40 хүн 500 оноогоор ажиллахад 1 профит төрдөг. Яг одоогийн энэ байдлаар миний багт 2 профи зэрэг төрөхөөр ажиллаж байгаа. За ирээдүйн 3 профигод төлөвлөлөөд 120 хүнтэй яг энэ байдлаар хамтарч ажиллахад 5 профессионал төрүүлэх юм боломжтой байгаа. Ер нь бол альва зүйлийг төлөвлөгөөний дагуу явах нь маш чухал байдаг. Миний хувьд ажиллаж байгаа хүмүүсээ сар бүрийн эхэнд төлөвлөгөөг нь гаргаж тухайн төлөвлөгөөний дагуу ажилласан тохиолдолд ямар ашиг авах, ямар урамшуулалт авахыг илүү сайн бодож өгдөг. Энэ бол миний бизнестэй хэрэгэлдэг маш том зарчим байж байгаа. За төлөвлөгөөтэй ажил өөрөө цэгцтэй, үр дүнтэй, хянахад амар бас хүссэн үр дүндээ хүрэхэд илүү амар байдаг учраас хүмүүсээ байнга урамшуулж залуучуудаа хооронд нь өрсөлдөөж энэ төлөвлөгөөнд нь илүү хурдтайгаар хүрэх зорилготой ажилладаг байгаа. Би маш жаргалтайгаар бизнесээ эрхэлдэг. Миний өмнө маш олон зорилтууд байна. Бүгдийг биелүүлэх боломж зөвхөн энэ бизнест л байгаа юм.